Өдрийн мэндүргий. За Монгол улс одоо төсвийн хүрээний хүрээгээ ярьж байгаа. За эндээсээ одоо илүү хайлж ярихгүй гэдэг зүйлээ ярьж байгаа. За өнгөрсөн нодон ч байна, уржин ч байна. Бас гинт юмнууд орж ирдэг. Тэгэхээр одоо энэ хүрээнээс давсан хайлсан юмнууд бол хөөцөлдөх шаардлагагүй. Тэрийг бол одоо улсын их хурлын гишүүд санал хураалтаар бас шийдэжсэн. За бид бол энэ том төслүүд юм уу, томоохон асуудлууд руу их анхаарал хандуулж байна. За яг цаана ч нь бол хүүхэд өдийн цагаа уухгүй байгаа шүү дээ. Тэгээ дэлхийн 180 гаруй орноос 90 улс нь өдийн цагаа өгдөг юм байна. 90 улс нь бол өдийн цай өгдөггүй орон юм байна. Манайх бол хагас дутуу өгдөг юм байна. 1-5 дугаар ангид өдийн цагаа өгдөг юм байна. 6-аас 12 дугаар ангид өгдөг. За 6 дугаар ангийн хүүхэдтэй уулзсан биш сая хүн. Тэгээд би бас өдийн цай уудаг ангидаа байхад гоё байжээ. Одоо бас ангид авчихсан чинь цай юу байхгүй жоохон онцгой боллоо гэж ярьж байна. Тэгэхээр Монгол улс бол энэ бол төсвийн хүрээнд дарамт болохооргүй санхүүжилт, сангия мэдж байгаа. 26 оны төсөв хэлцэж байгаад энийг ярьсан, 37 гишүүн гар үсгээ зурж өгсөн. Одоо өршлийн төлөвлөгөө яригдана, төсөв яригдана. Тэгэхээр одоо ирэх намар одоо оруулж ирэхтэй засгийн газар, сангийн яам энийг одоо заавал багтаахыг бодоорой. Тэгээд бол одоо хувийн сургуулийн хүүхдүүд бол тэр төлбөртөө өдийн цай байгаа багтаагаад ямар ч асуудалгүй байгаа шүү дээ. Тэгээд улсын сургуульд явж байгаа хүүхдүүдээс $1 хүрэхгүй мөнгийг хүүхдтэд зориулж чадахгүй бид одоо энэ төсөв яриад бас яах вэ тийм ээ. Энэ бол олон улсын судалгаагаар маш сайн сурлаганд нь нөлөөлдөг, анги дэвших шалгалтанд нөлөөлдөг, том болоод бүр орлогонд нь нөлөөлдөг гэсэн юм. Мэдээж өсөлт төгсөлт бол нэг номер байгаа. Тэгээ энийг одоо бас өнөөдөр хэлцэж байгаа асуудал дээр дахин сануулъя. Тэгээ 3 сарын дараагаас эхлээд төсөв хэлцэж эхлэн бас энэ дээр оруулж ирэхтэй. Энэ 37 гишүүнийг хүндэтгээд өнгөрсөн улсын их хурал дээр бас амлсан амлалтаа тэр тогтоолд оруулна гэдээ бас оруулаагүй бас л хуурсан байна лээ. Тэгээд энэ дээр онцгой анхаарахыг хүсье. Баярлалаа.